Байцгаана уу эрхэм дэвслэзийн үзэгчид та бүхэндээ энэ өдрийн эмдийг айлтган дэвшүүлж байна. Манай телевизийн мэдээний албанаас орой бүрийн 19 цагаас бэлтгэн үзүүлдэг төвөмс мэдээллийн үйлдвэрийн ээлж шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Үзэгч та бүхэн бидний бэлтгэсэн өнөөдрийн онцлог хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Эхний мэдээлэл хүргье. ДБС-лэз иргэдийн санал асуултын мөрөөр асуудал хүндсэн ээлжид онцлог сурвалжлага үзүүлэхэд бэлэн болоод байна. Олон жилд иргэдэд төрийн өмчийн сургуулиуд байсаар байгаа. Дархан сумын 14-р багийн иргэд эцэг эхчүүд тэр дундаа 2-р хороолол Парк Таун хотхны оршин суугчдын маш их хүлээлттэй байгаа. 1500 хүүхдийн судалгаа сургуулийн барилгын ажил анх заагдсан хугацаанд ашиглалтанд орохгүй түрээд байна. Учир нь боловсролын яамны шийдвэрээс үдэж дээрх асуудал үүсэж байгаа юм байна. Дархан сумын 14-р багийн нутаг дэвсгэрт яг одоо бүтээн байгуулалт нь хийгдэж байгаа 1500 хүүхдийн багтаамж судалтай ерхий боловсролын сургуулийн барилгын ажил дээр ирсэн байгаа юм а. За тус барилгын ажлыг улсын эсийн хөрөнгө оруулалтаар Болт компани шалгарч барилгын ажлыг цаг хугацааны хувьд хариуцлагатай байдлаар гүйцэтгэж байгаа боловч за улсын үндэсээс орж ирж байгаа мөнгийг нь 2 жил дамнаж хувааснаар тус компани одоо бол яг ерхий боловсролын сургуулийн барилга ашиглан төхөөд ийм саадтай бэрхшээлтэй зүйл үүсэж байгааг гэдгийг та бүхэнд онцлог хэлэх гэж байгаа юм а. За учир яг бол анхны гэрээгээр бол тус одоо сургуулийн барилгын үйлдэлсэн одоо санхүүжилтийг 2026 онд олгож яг 2026 оны 9 сарын 1 гэхэд бол энэхүү сургууль маань ашиглалтанд орж хүүхдүүд бужигнах боломжтой байсан хэдий ч боловсролын яамны зүгээс санхүүжилтийг нь 2026 он болон 2027 он гэсэн 2 онд амнаж хувааснаар за яг одоо үйл ажиллагаанд зарцсан гацсан нөхцөл байдалтай байгаа юм байна. Дархан сумын 14-р багийн иргэд оршин суугчдын зүгээс сургууль хойшилж байгаад бухимдалтай байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Үзэгч та бүхний яг энэ 1500 хүүхдийн багтаамж судалтай сургуулийн гүйцэтгэгч компанид буюу Болт компани ерөнхий инженер Нэмд Аваатай уулзаж байгаамаа. За тэнд өдрийн мэндийг хүргэе. За компани зүгээс бол бас ажлаа нэлээд шахаад те бас хариуцлагатай ажиллаж байна гэж бас аймгийн удирдлагуудын зүгээс хэлээд байгаа. Тэгээд гівч бас энэ санхүүжилтийн асуудлаас болоод гацаанд орж байгаа, хойшилж байгаа асуудал үүсээд байна. Үүн дээр бас та мэдээлэхгүй манай үзэгч дэлгэрэнгүйгээр. За манайх 24 оны 10 сарын 15-нд ажил эхэлсэн. Тэгээ 24 онд ажил эхлээд 1 сар л ажилласан. Тэгээ 25 оны 3 сард манайх ажил эхлээд одоо өнөөдөр ингээд 26 оны 3 сар жилийн хугацаанд энэ барилгыг ямар ч нэг 70% болгоод ирлээ. Тэгээ яг хуу 4 онд яг 10 сард бид яг халаалт авах үеэр төсвийн тухай хууль гараад эцэн уг нь 26 онд дуусах байсан ажил 26 27 онд л хуваагдчихад байгаа юм. Тэгээд одоо яг хуу бид яг хуу ингээд ямар нэг дэмжлэгээр ч юм энийг санхүүж шийдэх юм бол энэ ажлыг одоо энэ ондоо энэ хичээлийн жилдээ 9 сарын 1-нд ашиглах нөхцөл боломжтой болчиход байгаа. Одоо манай гүйцэтгэд нийтдээ нэг 73% явж байгаа. Тий. Тэгэхээр одоо бид энэ үлдсэн ажлыг дуусгахын тулд бид 4 сарын хугацаа шаардлагатай. Тэгээд одоо бид яг үлдсэн санхүүжлэх юм бол нэг 6.4 тэрбум байгаа. За тэрийг заавал зөв бүтэн гэхгүй байгаа мэдээд. Тодорхой хэмжээний 70% ч юм уу тэгээ шийдэх юм бол энэ ажлыг 100% дуусгаад одоо ингээд та нар гэсэн телевизээс ирж штэ. Бид одоо ингээд сургуулийн хүрэлцэн муу байна л гэж ирж байгаа. Тэрнээс биш. Одоо энэ онд ингээд санхүүж шийдэхгүй байх юм бол дараа оны 9 сар болтол хойшлно л гэсэн үг. Ер нь бол Юусе хин хиндээ охиролтой байгаа байхгүй юу? За үзэгчтэй онцлоод хэлэхэд манай телевизийн хамт олонд бол яг энэ жишээлбэл Парк Таун хотгон те энэ хотгонд одоо оршин суудаг эцэг эхчүүд бол удаатаараа хандсан юм аа. 1500 хүүхдийн сургууль 1 сарын өмнө гэсэн орчоосоо те хүүхдүүдэд сургамаар байна гэдэг хүсэлтүүдийг өгсөний дагуу манай телевизийн хамт олон тухайн компанитай өөрсдөө холбогдож та бүхэн бидэрт мэдээлэл өгөөч гэж хандсан юм шүү гэдгийг бас онцолж хэлмээр байна. За энэ асуудлынхаа дагуу ямар хүмүүст хандваа? Уг нь бол анхны гэрээгээрээ 26 оны 9 сарын 1 гэхэд хүүхдүүд бужигнаад те орчихсон байх хэвээр сургууль байгаад байдаг. Хойшилснаас болоод иргэд эцэг эхчүүд дарханчуудад тохиролтоогоос гадна танай компаниас тохиролтой зүйл юу байна? Энийхээ дагуу хинт хандаж бас уламжлав. За манай болохоор ерөнхий гүйцэтгэгч компани болж байгаа юм. Захиалагч нь болохоор Дархан уулын аймгийн засаг даргын том газар. За бид одоо ямар нэгэн сангийн сайд руу ч юм уу боловсролын яамруу шантахаар бид гүйцэтгэгч компани болохоор бид энийг сүртүүлж авахгүй. За тэрийг бол уг нь бол Дарханы засаг даргын тамгын газраас ч юм уу сая би бас засаг даргатай уулзлаа л да. Засаг дарга яг хуу бидэд болтголоос нэрж өгөөл гэж байна. Тэрээс яг засаг дарга өөрөө шийдэх асуудал биш болчиход байгаа шиг байна. За мэдээж энэ хүүхдүүд сурахгүй энэ хүмүүс бас хохиролтой. Энэ манай компанид бас эн чинь бас үйл ажиллагааны зарлууд гараад байхгүй. Бидэд 26 онд өгөх юм бол 27-д бүхэл бүтэн жилийн үйл ажиллагааны зарлын дээр гарах гэдэг нь гэсэн үг. Бидэд 4 оны 10 сард дулаана авцсан. За бид дахиад хойшлох юм бол одоо энэ 26 оны 9 сарда дахиад дулаан аав. Дахиад бүтэн жил дулааны төлбөр төлнө. Дахиад энд ажиллаж байгаа усуд бүтэн жил бас энд байна. Ер нь манай компанид
хаана л юм хохиролтой байгаад байгаа юм. Тий. Бас одоо энэ зөвхөн орсон суугчнаас хүмүүс орж ирж асууж байгаа танаас сургууль хийцээ орох вэ гэдэг. Тэгээд яг хоо эн чинь бол яг шийдэгцсэн асуудал болохоор 25 оны 10 сард бид яг тийм хэлэл өгч байгаа. Бидэд бол ерөнхийдөө бол нэг 25 онд бидэд дээр нэг 50% санхүүжилт өгсөн. Тэр 50% санхүүжилтаа бид 25 оны 10 сар гэхэд хаваад дууссан. Тэгэл одоо яг ингээд дараа чи 26 онд дуусгах гэсэн бодолтой байсан. 25 оны 10 сард ерөөсөө танаа төсөв ингээд төсвийн тухай хууль гараад ингээд бүх юу чинь 2 хуваагдсан. Зөвхөн танах гэлтгүй бүх төслүүд 2 хуваагдсан гэж ирж байгаа. Тэгэд бид зөв нөө төлөвлөгөөгөр уулна чинь 26 оны бол 4 сар дуусгахаар одоо өдөө дуусгахаар байсан. Тэгэл тэр чинь нөгөө бүх юм удаашрал ингэ явуулж байгаа болохоор за бидэд хэдэн удаа хийсэн ч гэсэн 26 оны 9 сард цуг дуусгах боломжтой байна. Одоо яг 7 тэрбумын санхүүжилт бол яг шаардлагатай болчвол дуусна гэдэг байгаа тий. Одоо бидний үлдэгдэл санхүүжилтний 6.4 байна. 6.4 бид заавал бүтэн авахгүй. Ойролцоогны 70% юм шийдээд өгөөч. Тэхийн үлийн ажил дуусах боломжтой гэж үзэж байна. Тэрнээс үл яг заавал зөв бүтэн суулгасны дараа ч юм уу бидэд энийг дуусгана гэсэн юм байхгүй. Яг уу боломж байвал энэ асуудлыг шийдэх боломж өнөр гэж байна. Тэрнээс зөвхөн одоо энэ манай дээр гарч байгаа юм асуудал биш байх та энэ улсдаа яриад юм байгаа гэж бодож байна. Тэгэхээр төрийн зүгээс ямар нэгэн бодлого шийдвэр гаргахдаа маш сайн одоо хянаж, бодож, шийдэж байхгүй бол энэ мэтчлэн ард нь за олон мянган иргэд бол энэ компани хүмүүс сохиролтой байдаг юм шүү гэдгийг та бүхэндээ бас онцолж хэлэх гэж энэхүү мэдээлэл хүргэж байгаа. Тэгэхээр захиалагчдын зүгээс буюу Дархуул аймгийн засаг даргын тамийн газрын зүгээс холбогдох яам одоо шийдвэр гаргах түвшний хүмүүст одоо хандаж хэлж чадах юм бол за зэ зөвшөлтөд хүрч чадах юм бол Болт компани зүгээс бол яг 26 оны 9 сарын 1-нд бол ажил хэдийнэ дуусчихсан сургууль бол ингээд ашиглалтанд орох боломжтой байгаа юм байна гэдгийг илэрхийлж байгаа юм байна. За одоо хэдүүлээ бас энэ сонирхож байгаа хүмүүстээ мэдээлчээ те 73% гэдэг маань одоо яг энэ дотоод заслын ажил үлдсэн гэсэн үг үү? Дулаанаа авчихсан юм байна, цахилгаан орцсон юм байна. Энгийнээр бол манай үзэгчдэд мэдээлэл өгч болох уу? Явцаа. За тий. Одоо ингээд ерөнхийдөө харж байгаагаар бол одоо бид ингээд цайруулаад зогссон. Одоо бидэрт энэ бол ерөөсөө хулдаас хаалга энэ ханы будагны ажил үлдэж байгаа. Гадна тохиолтой ажил байгаа. Тий. Энэ ажлуудыг хийхэд бол нэг цаг хугацаа орохгүй. Бид сая нэг дулаан авснараа болохоор ерөөд 10 сараас 3 сар чинь 5 сарын ажлыг үр дүнд бид ийм болцоход байгаа юм л да. За энэ сургуулийн барилга нэг 100000 гаруй метр квадрат талбайтай гэж ярьж байсан. Тэгээд хүчин чадлын хувьд ямар онцлог шинжтэй барилга болж босж байна. Энэ чинь Монгол улстай 3 дахь ийм гизэлтэй барилга тий. Энэ дээр тас тодруулах. Энэ болохоор 1500 хүүхдийн сургууль. Өөр дээр 3 залтай, 2 спорт зал, 1 урлаг залтай. Нийт хүчин чадлаараа 1500 хүүхд авах хүчин чадалтай. Энэ яг энэ зургаараа болохоор Улаанбаатар хотод нэг, Хинтээ аймагт нэг, одоо 3 дахь нь яг Дархуул аймагт баригдаж байгаа. Тийм. Хийцлийн хувьд ямар онцлог ийм шинжүүд юу байгаа вэ? Стандартын хувьд яг нэг ийм орчин үеийн шийдэлтэй сургууль бол босч байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Тэглгүй яах вэ? Одоо энэ чинь мэдээж нөгөө 3 дахь нь босч байгаа. Тэгээ эхнийхээс бүх юмаа сайжруулаад явж байгаа. За жишээ нь бол одоо басаатны хувьд бол металл басааттай болж ирсэн байгаа. Тий. Одоо тэгэл нөгөө юм чинь нөгөө олон дахин давтагдаад ирэхээр бүх юм сайжраад явж байгаа. Дархан сумын 14 дугаар багт 1500 хүүхдийн судлаа тус сургууль ашиглалтанд орвол шин дарханд байрлах ачаалал ихтэй зарим ерхий боловсруулалтын сургуулиудын ачаалал багасж хүүхдүүдийг гэрээсээ хоол сургууль зурах шаардлагагүй болохоос гадна эцэг эхчүүдийн хувьд ч нуруунд дээрх ачаа нь хөнгөрнө. Тиймдээ ч иргэд оршин суугчдын хувьд хүлээлт маш өндөр байгааг хэллээ. Жишээ нь парктаа хотгонтой одоогоор хамгийн ойр байрлах төрийн өмчийн сургууль нь Од сургууль юм. Гэтэл Од сургууль руу хүүхдүүд 20-30 минут алхаж очдог талаараа ярьж байлаа. Мөн эцэг эхчүүдийн хувьд заавал хүүхдээ автомашинаар хүргэж өгч авах гэд гэртээ нойр сургуулиугаас үүсэн хиймэл ачааллыг үүсгэж байхмаа. Хүлээлттэй нөө. Аха. Одоо намайг шилжүүлнэ гэдэг байгаа шүү дээ. Чи одоо аль сургууль сурдаг? Од. Алхвал хэдэн минут алхах чинь? 20 минут алхах шүү дээ. Хол явж байгаа шиг санагддаг шүү дээ. Одоо ер нь ойр хавтан сургууль. тий ойр хавтан сургууль байхгүй. Хүүхдийн сургууль хурдан ачлалын дөрөв сайн л байна. Амлалтанда хүрээд энэ барилга байгууллагын цаг цохойд барьж өгөөч. Ингээд төгөр сангуугийн ээтэйс нь одоо хайшин ч ингээд байхгүй яг төсөв мөнгөөр нь барьж дуусгал сайн л бид нар ч одоо хүлээгээл байгаа. Заасан хугацаанд өгөхгүй өөрснийхөө эрх ашигыг бодоод ингээл иймэрхүү л үйлдэл хийж байгаа шүү дээ. Тэгээ ардын иргэд 1000 ганц 2 хүн яриад хилээд нэмэр байхгүй тэднээс очих хүрэх тийм жихүүл байхгүй л болж байгаа.
Улсын эцсийн хөрөнгө оруулалтаар хийгддэг зарим ажлуудыг гүйцэтгэгч компани хариуцлагагүйс үдэж гацаах тохиолдлууд олон байдаг. Жишээ нь 2200 оны судалтай спорт цогцлборыг дарханчууд 10 гаруй жил ашиглалтанд орохыг нь хүлээснийг үзэгч та бүхэн санаж байгаа биз. Гэхдээ спорт цогцлборын тухайд гүйцэтгэгч компани хариуцлагагүйс үүдсэн байдаг. Харин өнөөдрийн бидний мэдээлэл бэлтгэж байгаа 1500 хүүхдийн судлаа сургуулийн барилга харин эсэргээрээ буюу боловсролын яамны шийдвэртэй хамааралтайгаар төсвийн мөнгө удаашарч хуваагдаж орох болсонтой холбоотой юм. Ерхийг гүйцэтгэгч Болт компани мэдээлж байгаагаар 7 тэрбум төгрөгийн наандаж 70 гаруй хувийг нь хуваарлчих бол 2026 оны 9 сард тус сургуулийн барилга ашиглалтанд орох боломжтой гэлээ. Энэхүү асуудалд олон мянган эцэг эхчүүд сурагчдын өмнөөс анхаарал тавьж холбогдох яамд уламжлан таатай мэдээ сонсоход түлхэц болохыг аймгийн удирдлагуудаас уламжлуулсан. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа үзэгчдээ. Өнөөдөр Дархан Улаан аймгийн Цэцэг даргын зөвлөлийн ээлжид хурал боллоо. Хурлаар нийтдээ 16 асуудал хэлэлцсэн юм. Ингээд үзэгч та бүхэн дэлгэрэнгүй дараах мэдээлэлээс хүлээн авч үзнэ. Энэ удаагийн ээлжид зөвлөлийн хурлаараа гадна зар сурталчилгаа байрлуулах стандартын нийтлэг шаардлагыг батлах, авто замын засмал сайлуулах давс бодисын хүрэн гаргах, мөн гендрийн эрхтгч байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх тайлан болон Бурхандын хурд 2026 хурдан байрны уралдаан зохион байгуулах тухай аж ахуйн зориулалтаар агнах барих, амтны тог хэмжээг сум тус бүрээр тогтоох, загас агнуурын бүс тогтоох тухай, зулсан гол хүүхдийн туслангийн төлбөрийг нэмэгдүүлэх тухай болон Дархан United Arena-гийн үйл ажиллагааны тайлан гих зэрэг нийтдээ 16 асуудлыг хэлэлцлээ. За өнөөдөр Цэцэг даргын зөвлөлийн хурал 17 асуудлыг хэлэлцэж байна. Тэгээд энэ дотор иргэдийн хурлаар хэлцүүлэгдэх ийм асуудлууд, за мөн одоо бас Цэцэг даргын эрхлэх асуудлын хүрээнд бас шийдвэрлэх ийм асуудлуудыг ингээд хоёр тусдаа асуудлуудыг 17 багц асуудлуудыг хэлэлцэж байна. За иргэдийн хурлын одоо хуралдаанд одоо хамгийн гол бас орох асуудлуудын нэг нь бол 2025 оны төгсгөлд ажлаа гүйцэтгээд орон нутгийн хөгжлийн сангаас бас хийсэн ажлынхаа гүйцэтгэлийг авч чадаагүй ийм аж ахуйн нэгжүүд байгаа юм. Тэгээ энэ аж ахуйн нэгжүүдийнхаа төлбөрийг одоо оны эхнийхээ энэ үлдэгдлээсээ өгье гэдэг ийм бас саналыг бид бүхэн боловсруулад аймгийн иргэдийн хуралд өргөн барих гэж нэг ёсондоо 25 онд ажлаа хийж гүйцэтгсэн боловч одоо санхүүжилтөд дутуу авсан ийм аж ахуйн нэгжүүд нэлээд бол аж ахуйн нэгжүүд ийм хүлээлт үүссэн байгаа. Тэгээд энийг иргэдийн хуралд оруулж 2026 оныхоо төсвийн одоо хавсралтанд бас тодорхой өөрчлөлтүүдийг хийгээд энийг бол тодтгол гэж ойлгож болохгүй өстой байсан мөнгөө энэ оны эхнийхээ үлдэгдлээс ингээд өгье гэдэг ийм байдлаар саналаа боловсруулж оруулж байна. За мөн одоо хуулийн хугацаатай гендрийн одоо эрхтгч байдлын тухай хуулийн хэрэгжилтийг аймгийн иргэдийн хуралд тайлагнаж одоо олон нийтэд мэдээлэх ёстой. Тэгэхээр өнгөрсөн онд одоо энэ стратеги төлөвлөгөөнийхэн дагуу гендрийн эрхтгч байдал ер нь Дархан Улаан аймагт ямархуу байв, ямар ажлуудыг төлөвлөв, цаашид ямар ажлууд одоо судалгааны үндсэн дээр хийгдэх гэж байгаа вэ гэдэг ийм асуудлуудыг танилцуулна. За мөн байгаль орчны чиглэлийн хэд хэдэн асуудлууд орж ийн. Гэхдээ энэ удаагийн иргэдийн хурлаар бас асуудлуудынхаа бас эрэм дараагаар орох хэсгийг мэдгүй. Гэхдээ өнөөдрийн одоо Цэцэг даргын зөвлөлийн хурлаар бас хэлэлцээд одоо шийдвэрээ гаргаад явъя гэсэн ийм төлөвтэй байгаа. За мөн хоёр дахь чих үүсвэрийн, за мөн Монгол ганц зохицолборын энэ одоо бас газрын асуудлуудыг иргэдийн хурал бас танилцах ёстой юм хуультай. Тэгэхээр энэ хүрээнд нь бас энэ асуудлуудаа оруулъя гэдэг ийм багц асуудлууд одоо гол асуудлууд нь ийм асуудлууд байна. За мөн Дархан United Arena орон нутгийн өмчт аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын өнгөрсөн 1 жилийн хугацааны тайланг бид бүхэн иргэдийн хурал танилцуулна. За мөн одоо Цэцэг дарга бас цаашид одоо бүр ирэх хугацаанд энэ одоо аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг хэрхэн одоо бас авч явах вэ гэдэг дээр бол бас саналаа танилцуулъя гэдэг ийм асуудлуудыг урьдчилсан одоо хэлэлцүүлгүүдийг энэ зөвлөлийн хурал дээр бол хэлэлцэж байна. Хэлцээ асуултад Бурхандын хурд 2026 гэж байсан. Хаврын морин уралдаан юм уу? Энэ тухай бас ярил. Дархан Улаан аймгийн морин спорт уяачдын холбооноос энэ Бурхандын хурд гэдэг энэ хаврын морин уралдааныг зохион байгуулах талаар саналыг аймгийн иргэдийн хуралд ирүүлсэн байгаа. За энэ шийдвэрийг гаргах бүрэн эрх нь иргэдийн хурлын бүр эрх. Бид бүхэн урьдчилсан одоо бас хууль тогтоомжийн хүрээнд судалгаануудыг хийгээд ингээд аймгийн иргэдийн хуралд за Цэцэг дарга төрийн тамгын газраас бас өргөн бариад иргэдийн хуралдаар бас эцсийн шийдвэр гаргах ийм санал ирчихсэн байна. Төмсөнд мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн тань урж байна. Дараагийн мэдээ. Спортлог дарханчуудын амжилтын буйхаа үргэлжилсээр байна. Тодорхойлбол дарханы андер 17 буюу 17-оос доош насны эмэгтэй волейболчид дархан нутагта хамгийн анхны улсын аврал шалгаруулах тэмцээнийг манлайлан аврагын цомыг нь хүртээд ирлээ.
2026-оны 3 сарын 17-наас 24-ний өдрүүдэд Баянгор аймагт зохион байгуулагдсан Андер 17 насны волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг нийслэлийн 11 багийн нийтдээ 64 баг өрсөлдөжээ. Тус тэмцээнд Дархан улаан аймгийн Баяр сайхан тасгалжуулагчтай Бурхантын харцгууд клубын эмэгтэй баг амжилттай оролцож тэргүүн байрыг эзлэн алтан медаль хүртэн нутагтаа хамгийн анхны улсын аваргын цомыг авчирсан бахархан мэдээг хүргэж байна. Эмэгтэй баг маань бүх хоёулаа зэгсээ шатны шалгараад хөвгүүд маань дөрөвт ороод охтууд маань аваргын алтан медалийг авлаа. Тэгээ энэ хүртэл бас чамгүй бас олон хүчтэй багуудтай таарлаа. Бид нар 2 хожигдол 9 хожигтойгоор нийт 11 тоглолт хийж үнэтэй ялалтуудыг авлаа. Тэгээд охтууд маань бас Дархан аймгийнхаа волейболын үе үеийн түүхийг эвдэж алтан медаль авлаа. 1988 онд бас эмэгтэй тамирчид маань хүрэл медаль авч байсан байна. 2008 онд бас хүрэл медаль авч байсан байна. Мөнгө алтан медаль юусэн авч байгаагүй. Тэгээ энэ түүхийг эвдсэндээ бас туйлын их баяртай байна. Тэгээ Дархны волейбол бол угаасаа угшид ихтэй. Манай ирчүүд Дархны волейболын ирчүүд бол бас үнэхээр ариун туршлагатай түүхтэй ийм аймаг аа. Тэгээд энэ Дархан аймаг гэдэг энэ том аймгийнхаа Монголын 2 дахь нийслэл болсон энэ аймгийнхаа бас нэр төрийг өндөр дүргэж явах ийм үүрэг хариуцлага гаргадаад энэ үүрэг хариуцлагын хүрээнд ажлаа сэнслээсээ хийгээд хүүхдүүд маань өндөр амжилт гаргаад ирээд ирсэндээ туйлын их баяртай байна. Тэгээд биднийг үргэлж дэмждэг хамгийн ихэд шинжлэлээсээ баярлах хүмүүсд бидний шавндрын маань эцэг эхчүүд байгаа. Эцэг эхчүүдтэй бас туйлын их баярлалаа гэдгээ хамгаас түрүүнд хэлье. Тэгээ мөн Дархан политикийн коллежийнхаа захирал Намтай багштай баярлалаа. Улсын хувьцат компани захирал Ганзуург ахтай баярлалаа. Бидний бэлтгэл сургалт хийх тасалдгүй бэлтгэл сургалт хийх боломжоор үргэлж хангаж байдагт баярлалаа. За Баян Бэрис компани захирал бас ахтай баярлалаа. Үнэхээр бид нар бас ирчүүд маань бас шигшээ тоглолтод шалгараад бас яг харамсалтайгаар хүрэл медаль мултарсан 21 аймгаас хамгийн өндөр амжилтыг эрэгтэй эмэгтэй багаараа үзүүлсэн ийм аймаг бол шалгарлаа. За орон нутгийн багаас Дархан аймгийн эмэгтэй баг тамирчин аймаг орон нутгаас эмэгтэй баг тамирч төрүүллээ. За бусад багууд нь хотын багуудаа шалгарлаа. Тэгээ тэмцээн бол маш өрсөлдөөнтэй сайхан болоо. Баянгор аймгийн удирдлагууд бас тэмцээнийг 7 хоногийн турш маш сайхан амжилттай зохион байгууллаа. Тэгээ нийт эцэг эхчүүдээ бас шинжлэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна да. Нийт ахныхаа волейболч бас сайжлахын спорт нь өндөр сүндээмс. Энэ бол бидний энэ жилийн 26 оны эхний тэмцээн байна. Одоо тэгээ 6 сард миниг улсын аварга, 8 сард 15 насны улсын аварга, 9 сард 16 насны улсын аварга гэж бид нар тэгээ одоо удахгүй 4 сард 18 насны улсын аварга гэдэг олон улсын аваргууд байна. Тэгээ энэ улсын аварга тэмцээнүүдэд манай баг тамирчид бас амжилттай сайхан оролцсон байх гэж бодож байна. Сайн байцгаана уу? Дархан багийн ахлагч Болон нэм байна. Сайн байна уу? Дархан багийн эрэгтэй багийн ахлагч Гүмбэлэг байна. За тэгээд манай эрэгтэй баг дөрөвт ороод эмэгтэй баг авраг авсан байгаа. Чамлахааргүй том амжилт гаргасан. Тэгээ энэ бүхний ард манай дасгалжуулагч багийнхан гэр бүлийнхэн гээд дарханчууд маань бүгдээрээ биднийгээ дэмжиад энэ амжилтанд хүргэсэн байгаа. Тэгээд сэтгэл бол үнэхээр өндөр байна. Тэгээд та бүгдээ бүдэнд баярлалаа. Хайртай шүү. Миний хувьд гэх юм бол маа баг яг хоо жоохон яндаа дутсан гэж бодож байна. Тэгэхээс бол бид бэлтгэл бол маш сайн байсан. Харин эрэгтэй багийн тухайд гүн бэлгийн ахлалтаар өрсөлдөж шагналт 4-р байранд шалгарчээ. Тэмцээнээс амжилттай ирсэн баг тамирчтай инхүү Дархан хотын иргэд эцэг эхчүүд хүн сэтгэлтэйгээр огтон авлаа. Тамирчдыг бэлтгэл сургуультаар хангаж дэмжлэг үзүүлсэн байгууллага хувь хүмүүст багийн зүгээс талархал илэрхийллээ. Хөтөлбөрт анхаарал хандуулж байгаа баярлалаа үзэгчдээ. Дараагийн мэдээ. Монголчууд хөдөлмөрийн мүлжүүлгийг ихэвчлэн албадан хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөрийн төвчшгүй хэлбэрүүдтэй холбож ойлгодог хэдий ч энэ нь зөвхөн нэг хэсэг юм. Бид энэ удаад цагийн ажил цалингаа хөлсөө өгөхгүй хөдөлмөрийн мүлжлэг хийдэг талаар онцолж дараах мэдээллийг бэлтгэлээ. Ингээд үзэгч та бүхэн сэтгүүлч Болормаагийн бэлтгэсэн сурвалжлагыг хүлээн авч үзнэ. Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль зааснаар ажилтан ажил гүйцэтгэсэн бол 1 цаг 1 өдөр байсан ч тухайн хийсэн ажилд нь цалин хөлс заавал олгох үүрэг ажил олгогчдод байдаг. Тэгвэл бодит байдал дээр хөдөлмөрийн гэрээ хийлгүйгээр туршилтын 3 хоног гэж ажиллаулаад цалин хөлсийг нь өгүүлгүй явуулж хөдөлмөрийн мүлжлэг хийж буй тохиолдлууд Дархан аймгийн хэмжээнд багагүй байна. Мөн оюутнууд хичээлийн цаг заваараа цагийн ажил хийх хүсэл сонирхолтой байдаг боловч цагийн ажил олгогч ховор олоод ажиллалаа гэхэд цалин хөлсөө өгөхгүй тохиолдлууд байдаг гэдгийг хэлж байна. Тэ хайжсан. Ямар чиглэлээр юу нь бол ажил хийхээр цагийн ажил хайжсан? Миний үйлчлэгээний байгууллагт л. Ер нь тийм нэг амар хүндийн биш жоохон цэвэрхэнд л ажил хайжсан да. Хичээлийнхаа бусад цагаар нь хэдэн цагийн хооронд цагийн ажил хийх боломжтой байдаг вэ? Чиний хувьд? Ер нь 5-аас хойш юм. 20 цагаар л. Тэгвэл өдрийн хичээлтэй би даалт энтрээ ажлынхаа дараа мараа гаргалах. Одоо тухайн ажил авж байгаа хүн ч гэсэн яг тухайн цагтаа яг зөв боловсон байх юм бол
бас нөгөө талаасаа зүгээр хандах байх гэж бодож байна. Гэтэ яг нэгтлийн барьсан тийм бол бас арай хэлж болохгүй байх. Туршилтын хоног гэдэг чинь өөрөө бас өмнө сонин шүү дээ. Цагийн ажил дээр туршилтын хоног гэдэг нь тухайн байгаа хүмүүс нь өөрсдөө гой тайлбарлаж өгөөд олигтойхон тайлбарлаад яг л хийх ажлаа л хилээд өгчүүлэх хүн чинь хийн шүү дээ. Тэгэхгүй тэгэл өөр илүү дутуу баахан би зараал мараал гүөх бол одоо бол сонин шүү. Ажилд орцсон хүмүүс чинь нөгөө нэг 7 эсвэл цагтсан хуваар байгаа шүү дээ. Цалин авдаг. Тэрэн дээр бол ямарч ажиллах тийм боломжгүй болохоор яг л шууд өгдөг байвал тэгээд хин хинтэй л амар халах л та. Ер нь зөндөө үзчихсэн. Тэгээд цагийн ажил нь олдсон амар бага. Тэгээд оюутнуудад ер нь цагийн ажил олдвол хэрэгтэй л байдаг. Тэр нь мөнгөний хэрэгцээ их гардаг. Цагийн ажлууд л олдохгүй л хэцүү байна дөө. Ядаж хэрэглээнийхээ мөнгийг өөртөө олоод байна гэдэг. Тийм зөндөө тохиолдлууд ер нь байд юм билий. Машин угаалга муугалга гэдэг нь 2-3 хоног ажиллачаад мөнгө нөхгүй мөрөд алга болдог ч юм уу. Би ингээ хөлөө сайн мөрдөөд 1 хоног ажилласан цалингийн ч гэсэн ядаж дор бүр нь өгдөг байгаасаа гэж бодож байна. За өмнө цагийн ажил хайж үзчихсэн. Хайж үзчихсэн. Тэгээд ер нь дархан олдод сул нэр юм уу. Тэгээд олдод сайн байсан бол ер нь цагийн ажил хагаад ер нь хийх байсан. Тэгээд цагийн ажил хайгаад ер нь олдсон мó. Тэгээд дараач нэг юм олонгууд гээд одоо хичээлийнхаа цаг завтай тааруулж хийх гэхээр болтгоо. Тэгээд тэр мөр өнцгөөс нь тааруулаад тэгээд бас нэг одоо оюутан хүмүүс би талт идэргээд ер нь нэлийн завгүй штэ. 10 жилээс яг оюутан болж ивэл ер нь нэлийн тасах гэж боддtiin бил. Тэгээд яг тийм хүү ямыг нь авч үзээд тэгэж гаргаж өгвөл. Тийм цалингаа ер нь яг өдөр өдөртөө өгдөл юм зүгээр. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил олгогч горилогч хоёр тал цалин хөлсөө тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаа эхэлнэ. Хэрэв гэрээ байгуулаагүй тохиолдолд 10 хоногийн дотор нөхөн байгуулах шаардлагатай. Дархуул аймгийн хэмжээнд он гарснаас хойш цалин хөлс олгоогүйтэй холбоотой 3 гомдол бүртгэгдэн шалгагдаж байгаа гэж хөдөлмөрийн улсын байцаагч мэдээллээ. Тохирж байгаа нэрэл туршилтын хугацаа юм бол цалингүй хоцрох юм биш дээ гэж тохирж байгаа ч хүмүүс байна. Үүн дээр та яг хууль эрх зүйн хүрээнд яг улсын байцаагчны хувьд мэдээлэхгүй юу? 1 цаг ч ажилласан бай, 2 цаг ч ажилласан бай, цалингаа авах ёстой байд юм уу? Үүн дээр тодорхой. Шинээр ажилд орж байгаа хүн бол ажилуулагчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх хэрэгтэй. Хөдөлмөрийн гэрээн дээр бол тухайн ажлын байрны нэр төрөл, цалин хэмжээг тохиролцсон байх хэрэгтэй ажилтны ажилуулагч байна. Шинээр ажилд орж байгаа хүнд ажилуулагчид нэг давуу тал үүсэж байгаа нь бол туршилтын гэрээ байгуулж болно. Туршилтын гэрээгээр байгуулахад тухайн ажлын байранд бол тэнцэх үгүйг л шийдвэрлэж байгаа болохоос биш тэнд бол цалин хөлс бол үндсэн цалингийн хэмжээ төвтэй адилах. Түүнээс дээш цалингээр ажилтны ажилуулагч хоёр тохиролцож олгосон байх хэрэгтэй. Тодорхой шалтгааны улмаас хэрв туршилтын хугацаанд та тэнцэхгүй байна гэж үзэх юм бол магадгүй 7 хоног 10 хоног ажиллаад ажлаас гарч байгаа бол тэр ажилласан хугацааны цалин тухайн ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын цалинг заавал олж болох хэрэгтэй. Заавал олж. Нэг цагч байсан хамаагүй тийм. Нэг цагч байсан хамаагүй. Монгол улсад нөгөө хөдөлмөрийн нийгмийн түншлэлийн 3 талтаар оны 2024 оны хурлаар бол Монгол улсад нэг цагийн хөлсийг 4715 төгрөгөөр тооцоод отцсон байж байгаа. Мөн хөдөлмөрийн тухай хуулиар бол ажлын бүтэн бус цагийн гэрээг байгуулад тухайн хүний ажилласан цаг хугацаанд ногдох цалин хөлсийг тухайн өдөрт нь бодоод өгөхөөр зохицуулсан байж байгаа. Тэгэхээр энэ бол туршилтын хугацаанд бол цалин авахгүй гэж ойлгож болохгүй. 1 минут 1 цаг 1 сар ажиллахад тухайн ажилласан хугацаанд цалин авах хэрэгтэй гэдэг бол үндсэн хууль заасан бүрэн ирэх байж байгаа. Үүн дээр та яг нөгөө ажил хайж явж байгаа, ажил их гээл ингээл зүтгээд байгаа залуучуудад анхааруулж хэлэх зүйл юу вэ? Ямар нэгэн газар ажилд орохдоо ийм зүйлийг судалж байгаараа ажил олгогчтойгоо харьцахдаа хөдөлмөрийн гэрээгээ шаардаараа гэдэг ч юм уу. Та бас энэ охирох гээд байгаа хүмүүстээ өрсөн сэргэлэг юу гэж хэлмээр вэ? Ажилд ороход бол хамгийн гол нь үндсэн тохиролцоо. Өөрөөр хэлбэл ажил олгогчтой бол цалин хөлснийхээ хэмжээг тохирсон байх хэрэгтэй. Би ямар хэмжээтэй юмыг хэр хугацаанд хийсний дараа хэдэн төгрөг авах юм. Аль эсвэл би хэдэн цаг ажиллаад хэдэн төгрөгийн хөлс авах вэ гэдгийг тохиролцсон. Өөрөөр хэлбэл цалин тодорхой, гүйцэтгэх ажил гэдэг юм. Өөрөөр хэлбэл ажлын байрны тодорхойлцоос нь ажил үүрэг нь тодорхой. Энэ хоёр ойлголтыг бол бүрэн тодорхойлсон үндсэн дээр тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулна. Хөдөлмөрийн гэрээ гэдэг бол заавал бичгээр байгуулагдах ийм гэрээ байдаг. Заавал гэрээ. Хүндэтгэх шалтгаангүйгээр боломжгүй болвол нөхөж 10 хоногийн дотор байгуулсан байх хэрэгтэй. Бичгээр байгуулсан байх хэрэгтэй. Шаардах хэрэгтэй юм шиг. 2022 онд батлагдсан хөдөлмөрийн тухай хуулиар бол тухайн ажилтнтай тохиролцоод цалин хөлснийхээ асуудлыг ярьсан л бол тэр цагаас эхлүүлээд хөдөлмөрийн харилцаа эхэлсэн гэж тооцогдож байгаа. Тэгэхээр эндээс цалин хөлсөн тооцогдох болохоор заавал тохиролцоогоо ажилтнтай тохиролцож
тэрийг хөдөлмөрийн гэрээн дээр шаардах хэрэгтэй. Хөдөлмөрийн гэрээ гэдэг нь эргээд бас ямар учиртай гэхээр хэрв ажилд орчоод цаашаа үргэлжлүүлээ явахдаа хэн ямар үүрэг хүлээх ёстой гэдгийг хариуцлагыг тодорхойлж өгсөн эрх зүйн бичиг баримт байна. Тэгэхээр энэ гэрээний үндсэн дээр хэрв та тодорхой хугацаанд ажлаас гарахад цалин мөнгө чинь өгөхгүй байгаа бол энэ гэрээн дээр үндэслэн таны цалинг тогтоож өөр чинь олгуулах юм асуудал болно. Хэрв тодорхой хугацаанд ажиллаад цалин олохгүй байгаа бол тодорхой хуулийн заасан гомдол гарах эрх үүргийн субъектууд тандна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлсөө тохироод тэр цалинг өгөхгүй байгаа бол хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид хандна. Хөдөлмөрийн гэрээгээр заасан цалин тохиролцсон цалингаа яг тодорхой би 2 сая явах хэвээр 3 сая явах хэвээр гэж маргаж байгаа бол энийг хөдөлмөрийн маргаан туслах комисс дандаж шийдвэрлэх юм процесстэй байж. Энэ бүхнийг ажилд орж байгаа хүн болгон бүгд мэддэг байх. Заавал мэддэг байх хэвээр. Тэгээд танаа дээр яг энэ чиглэлдээ цалин үсэн авч чадаагүй огөрсөн хүмүүсийн хэдэн гомдол ер нь одоогор сүүлийн жилүүдэд ирсэн шийдвэрлэлтийн байдал нь ямар байсан бэ? Ер нь бол ийм төрлийн гомдлууд ирдэг. Тэгээд тухайн цалин олгоогүй байгаа шалтгааныг нь үндэслээд ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүйгээр энэ цалин олгоогүй байх юм бол төрлийн тухай хууль зааснаар 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож арга хэмжээ авдаг. Ер нь бол цалин хөлсөд маргаан бол тэр тасрахгүй гарч идэг. За, онлайн нь хаана ирж хэрхэн яаж өгөх боломжтой вэ? Өөрөөр хэлбэл байгууллагын дотоод журам заасан сард 2-оос доошгүй одоо олгоно уу жишээлбэл 15-25 гэж заасан бол тэр хугацаа өнгөрсөн бол цалин хөлсийг олгоогүй саатуулсан гэж үзнэ. Тэгэхээр энэ хугацаа өнгөрөөд 1 сар болчих юм бол ажилтнанд ямар эрх үүсэх вэ гэхээр ажил үүргээ биелүүлэхээс татгалзах эрх үүснэ. Мөн энд ямар үүсэх вэ гэхээр өөрийнхөө цалинг нэхэмжлэх эрх үүснэ. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ зөрчигдсөн гэж үзнэ. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээгээр тохирсон цалин хөлсөө олгоогүй бол Харьяа дүүрэг аймгийнхаа одоо манай Дархан уул аймагт бол Дархан уул аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгээний газарт бичгээр хандж байгаа. 303 таатай дэрх үү те? 303 таатад. Хөдөлмөрийн байцаагч танд гэсэн. Ер нь бол насан туршийн хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэхийг хориглож байгаа. 14-өөс дээш наснд бол өөрт нь тохирсон хэлбэр хөнгөн хөдөлмөрийг эцгийн зөвшөөрөлтөө хөдөлмөр халамж үйлчлэгээний газарт бүртгүүлээд гурвалсан гэрээтэйгээр ажил үүрэг гүйцэтгүүлнэ. Монгол Улсын засгийн газраас баталсан хүүхдийн төвчшгүй хөдөлмөр орох жагсаалтанд орсон ажил үүргийг бол хүүхдээр огт эрхлүүлж болохгүй гэсэн. Жишээлбэл барилга дээр хөдөөж хүн механикцсан ажил гэх мэт зүйл дээр бол хүүхдийг 18 нас хүрээгүй хүүхдийг бол ажиллахыг бүрэн хэрэглэж байгаа. Дахин тийм гомдол санал хэр ирж байна? Дарханд бол одоогоор ийм гомдол санал ирээгүй байна. Ийм дэргэд ажил гурлагчид хөдөлмөрийн тухай хуулийг сайтар судалж, хуулийн хүрээнд хөдөлмөрийн гэрээгээ байгуулан цалингаа тохирч ажил хөдөлмөрөө эхлэхийн зүйтэй байна. Хөдөлмөрийн үйлчлэг ажил олгогчтой холбоотой асуудал гомдол саналаа сошиал орчинд илэрхийлэх бус хөдөлмөр халамж үйлчлэгээний газарт бичгээр хандан асуудлаа шийдвэрлэх боломжтой. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Хаан хүүхийн буудингийн дэлгүүрөөр Дархан уул аймгийн иргэд та бүхэндээ зориулан төлбөрийн уян хатан нөхцөлийг санал болгосоор байна. Ингээд дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулна. Үзэгчид та бүхэндээ бид орон нутгийн шилдэг үйлдвэрлэгч Хаан хүүхийн тавилга буудингийн дэлгүүрийг танилцуулах гэж байна. За тус дэлгүүр нь Дархан уул аймгийн иргэдтэй за урьдчилгаа 30% төлөөд үлдэглээ 2-оос 3% төлөх нөхцөлтэй. За буудингуудаа та бүхэндээ санал болгож байна. За мөнгөнд харагдаж байгаачлан Pocket Zero, Store Pay, Payon за шинээр нэмэгдээд Lendman-ыг ашиглаад урьдчилгаагүй хүүгүй нөхцлөөр за хувийн төлөх нөхцөлтэйгээр буудингуудаа сонголтоо хийн авах боломжийг та бүхэндээ олгож байна. За одоо та бүхэндээ дотгошорж дэлгэрэнгүй танилцуулъя. За та бүхэндээ ингээ буудингуудаа танилцуулъя. За энэ буудин маань 3.10 урттай. За тэгээд суухад маш тав тухтай том өрөөний суудлын буудин байгаа. Одоо бол хүмүүс ер нь том өрөөнд яг зориултын суудлын буудиныг тавьдаг болсон байгаа. За энэ маань болохоор ийм 3 янзын өнгөний сонголт байгаа. Ногоон энийг бол арай цайвар бэж гэсэн ийм 3 өнгөний сонголт байгаа. Хоёр эртээ гэхээр ер нь айлд бол аягүй боломжийн хэмжээ гэдэг шүү. Буудингийн хэмжээ аягүй чухал. За тэгээд өнгөний хувьд бол төв өнгө буюу сайхан цайвар саарл өнгө байна. За моцодыг ингээд харуулаарай. Чанарын хувьд бол үнэхээр сайхан. За ингээд даван хэсгийг бас аваад угаах боломжтой. Энэ тохоош хамгийн хэртдэг. За тохоовч болохоо сайхан ачдаг. Энэ болохоор аягүй хэвлээ талдаа аягүй зүгээр эдгээ ер нь ор болчтойг. Тэгээд агуулгатай гэдгээр аягүй чухал. Тэгээд нөгөө саарл өнгө чинь нөгөө айлын бүх өнгөтэй цогцдог. За ингээд сайхан юм агуулгын хувьд бол сайхан агуулгах савтай. Тэгээд мөн ор болдог гэдгээрээ аягүй сайхан давуу тал.
урттай. За энэ бодон болохоор хүмүүс нөгөө гээ тавих сонирхолгүй ийм шулуун загвар тавих тохиолдол буюу ийм шулуун хамд их тохиромжтой. Шулуун хэрнээ айгүй шулуун цэвэрхэн суудын бодон шиг харагдаж байгаа хэрнээ ор болдог. За давуу тал нь болохоор ор болдог шүү манайхаа. За энэ болохоор ийм гой цайвар одоо хүмүүс айгүй цайвар өнгөнд айгүй дуртай байна. За цайвар өнгө болохоор бүх гэр маань сайхан гээгээ татаад за ийм сайхан ингээд хараа ингэж ор болдог. Ийм гой өргөн ор болчдөг бодон байна. За тэгээд манайх ч одоо бодон үйлдвэрлэлд 10 жил болж байна. Маш их албан байгууллагууд бодон хийлгүүлдэг байгаа. За шинээр бар ресторан нээж байгаа. За хоолны газар нээж байгаа ийм сайхан бизнес эрхлэгчд байл холбогдоорой. За тэгээд бодонгуудын маань хийдэг захиалгаар нь өнгийн сонгуулаад хийлдэг үйлдвэрлэдэг байгаа. Мөн айл өрхөдийн бодонг хамгийн давуу тал нь нөгөө өнгийн сонгуулаад үйлдвэрлэдэг. Өнгөө сангаа та хөшгтөөгөө ботогоор хослуулад бодонгаа захиалгаа өгөөд хийлгүүлэх боломжтой. Цэвэр модон араантай хамгийн чанартай порлооны манайх хийж өгдөг байгаа. За тэгээд мөн агуулгах савтаа манай бодонгууд ерөн жижиг оврын гэдгээр айгүй хөрхөн тийм бодонгууд маань бас манайхаас гардаг байгаа. За тэгээ эргээд бас өнгөө солиулах боломжтой. За ийм сайхан дархандаа үйлдвэрлэдэг хамт олон байгаа. За энэ болохоор ийм үрэж нүртэй загвар байна. Энэ болохоор хүмүүс айгүй тийм нөгөө тэди зөөлөн материалаар бас айгүй хийлгүүлдэг. Жижиг зай талбайд бол маш тохиромжтой. Бүх талаараа ор болт. За энэ маань болохоор бас манай өөрсдөө үйлдвэрлэдэг жижиг оврын. За энэ болохоор даван хэсгийн сайхан аваад угаачна. За тэгээ даацын порлоонтой. За мөн цэвэр модон араамтай тэгээд энэ хэсгийн сайхан арчичдаг ийм жижиг оврын 2 хортой ор болдог бодон байгаа. За ор болдог бодон болохоор ерөөсөө баашин гэл одоо гэр мэрт бүгдэн тохирно ер нь бол их авсаархан ийм хөрхөн бодон байгаа. Энэ бол манай өөрсдөө үйлдвэрлэдэг дэлгүүр дараа маань ирээд өнгөө сонгоод хийлгүүлж болох юм шүү. За тэгээд манайх бол дэлгүүрт маань ирээд ийм каталог сайхан харж байгаа та бүхэн маань хамгийн гол бүх загварууд маань дэлгүүртээ байхгүй байна. За тэгэхээр хамгийн гол манайх бол давуу тал нь бас креслтэй загвар хийдэг шүү. Одоо бол креслтэй загвар их тренд болоод байгаа. Ингээд 3 хүний суудалтай, 2 хүний суудалтай, 1 хүний суудалтай. Кресл угаас айл байхад айгүй тавтаа тухтай айлын эзэн суухад бол маш тохиромжтой байдаг. Тэгээд загварын хувьд ч гэсэн маш тансаг харагдуулдаг байгаа. За тэгэхээр креслтэй загварыг бол дарханд бол манайх л хийдэг байгаа. За тэгээд албан байгууллагууд харилцаж бодонгууд хийлгүүлэх боломжтой. За албан байгууллагууд маш их харьцдаг байгаа. Олон жил манайхтай хамтарч ажиллаж байгаа албан байгууллагуудтай бол маш их талархдаг. За ингээд энэ креслтэй загварууд байгаа. За мөн манайхаас өргөн ороо ирээд хэмжээг өгөө. За таанад метр 50-тай ор 50 гэж итэл жоохон зайд болохгүй метр 40-тэй хэлэх шаардлагатай бол манайх юунтлээ захиалгаар хийж байгаа л дээ. Метр 30-тай, метр 40-тай, метр 50-тай 2 метртэй гээд 2 бүр 40-ч хүн айлууд хийлгүүлж ирсэн. За ийм сонголтууд байна. За өнгөний сонголтууд бол маш ийм хараа энэ болохоор ингээд сүлд ирсэн маш гоё загвар ийм зөөлөн ийм тав тухтай давуу материал байна. За энэ болохоор тэдийн давуу байна. За энэ болохоор тааран давуу бол давуу тал нь сайхан аваж угаахад маш хурдан хэрэг өгдөг. За тэгээ нялх нойтон хөвгтэй бол ийм сайхан арьсаар үйлдвэрийн арьсаар хийлгүүлэх бас боломжтой. Тэгээ дараа нь өнгөө сонгоо солиулж бол бас болно. За ингээд давуу талуудыг бас хэлээд байвал олон давуу талууд байгаа. 2 50-ын урттай. За тэгээд мөн даван эсгүүдийн сайхан аваад угаах боломжтой. За тэгээд ор болдог агуулгатай. Эндээ бас хөөрхөн агуулгатай минимал хэрнээ бас булангийн жижиг оврын бодон байна. Манайх өөрсдөө үйлдвэрлэж байгаа. За энэ хүүхдэн ор гэж манайх гаргасан. Эртээ гардаг байсан бол одоо бас метр 20-той энэ гарч байгаа шүү. За тэгээд өөр дөр шууд матрастай. За тэгээд сайхан өнгөө сонгоод хийлгүүлэх боломжтой. За энэ болохоор буруу таашаа харсан байна те. Ингээ агуулгатай. Энэ бол бас цахиалгаар гарна шүү. Энэ бол аюу хэрэглээ талтай маш тохиромжтой. Өөдөөс нь 2 хүүхдэд харуулад бас хийлгүүлчихдэг юм. Энэ маань болохоор суудлын том өрөөний бодон. За суухад тавтаа тухтай зигзаг бүрштэй. За тэгээд энэ одоо яг дэлгүүр дараа маань 2 20-той байх шүү манай. 2 20-той нь. Энийг болохоор та 2 80-тай чийлгэж болно, 3 50-тай чийлгэж болно. Эсвэл яг энэ бодонгаа креслтэй чийлгэж болно. Яг энийг кресл бас гарддаг шүү. За энэ болохоор бас өнгөө сонгоо хийлгүүлэх боломжтой бодон байгаа. Манай өөрсдөө үйлдвэрлэдэг. Маш сүүлийн үеийн загвар байгаа. 2 20-ын урттай. За тэгээд төмөр араамтай ор болдог. За ор олоход маш хялбархан. За ирээд та бүхэн маань дэлгүүр дээр ирээд материалын яг сайн юу агаар үзээрэй. За тэгээд чанарын хувьд бол үнэхээр чанартай ийм гоё бодон байгаа. За тэгээд унтахад бол ийм сайхан өргөн маш гоё өргөн чөлөөтэй ор болдог. За тэгээд загвар магварын хувьд бол анараа толгоон юу нэ? Толгоон амрагчтай. За ийм авсаархан хэрнээ 2 20-той. Одоо бас зарим айлууд төсөр юмд айгу дургуй штэ. Тийм айлууд их тохиромжтой. За мөн өнгөний сонголт гэх юм бол ийм гой цайвар саарл арай жоохон өөр загвар нь байна. За ийм цайвар ногоон байна. За тэгээ хүмүүс бол одоо ерөнхийдөө бол ийм завсрын өнгүүд их тренд болоод байгаа.
бүх өнгөтэй зөгсчихнө. Тэгсэн инээ бас айлд нэг бараалддаггүй. Тэгээд энэ болохоор хараа энэ хэсгийн сайхан ингээд аваад угаачих боломжтой. Энэ хэсгийн сайхан ингээд аваад угаах боломжтой. Тохоовч хамгийн их хэр болдог юм чи ингээд тохоовч энийг ингээд аваад угаах боломжтой. За хамгийн хэр болдог юм чи тохоовч учраас ингээд тэгээ бас мөн ор болно. За та бүхэн маань сайхан гэртээ буудан хайж байгаа ах トゥ хамаатай садан чинь буудан хайж байгаа бол маш тохиромжтой гой загварын буудангууд бол байгаа. Хан хөхийн буудангийн дэлгүүр Аман моолын Б1 давхурт байрлаж байна. Та бүхэн өөрсдийн хүссэн өнгө загвар материалаар буудан ор креслийг хийлгэх боломжтой. Өдөр бүр 10-аас 20 цагийн хооронд ажиллана. Холбогдох хутас 99 37 33 37. Бид үзэгч та бүхэндээ аймаг орон нутгийн хэмжээний онцлог мэдээ сурвалжлагуудад танилцууллаа. Харин одоо энэ хэсэгт Дархуу, Сэлэнг төв аймагуудын хэмжээний цаг агаарын мэдээлэл хүлээн авна. Төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжиц дугаар энэ түрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгчдтэй баярлалаа. Маргаашийн цагтаа эргүүлзье. Баяртай үзэгчтэй.